Бид санхүү эдийн засгийн их сургуулийн бакалаврын сургалт судалгаа хариуцсан проректор Мөнх Цайтай ярилцахад бэлэн болоод байна. Таны өндрийн мэндийг хүргэе. За манай өдрийн мэнд. За тэгэхээр ерөнхийдөө одоо 2025 он гараад дуусахад бол тун бага хугацаа ерөөсөө цөөхөн хэд үлдсэн байх шүү дээ. Тэгэхээр өнгөрч байгаа 2025 оны хувьд бол Монгол улсын нийгмийн эдийн засгийн хувьд бас тодорхой хэмжээний нэлээдгүй сорилтуудтай тулсан бас нэг талаараа амаргүй юм шиг ийм жил бас болж өнгөрлөө. Тэгэхээр ер нь таны хувьд яг энэ өнгөрч байгаа 2025 оныг мэргэжлийн үнийн үүднээс харахад ер нь эдийн засгийн яг энэ салбарт Монгол улс гол тулгамдж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар сорилтууд илүү давмгайл түүнийг бас одоо ямар одоо учир шалтгааны үүднээс бий болсон гэж та үзэж байгаа. 2025 онд эдийн засгийн өсөлтний дунджаар 5 орчим хувь байна. 5.6 гэж бас ийм төсөөллүүд явж. Тэгэхээр энэ ер нь хэр зэрэг өндөр өсөлт вэ? Бид нарт хангалттай хэмжээний өсөлт байж чадах уу гэдэг асуултанд хамгийн дөрөв хариулах шаардлагатай болж. Тэгэхээр инфляцийн түвшин 2025 онд одоо 11 сарын байдлаар ихэд нэг улсын хэмжээнд 8.2, Улаанбаатар хотод 8.9 гэдэг юм тоо. Тэгэхээр эдийн засгийн өсөлтний инфляцаад авч ивэл бид нар бол эдийн засаг харьцангуй сайн байжээ гэж дүгнж болохоор байгаа. Гэтэл инфляцтайгаа харьцуулахад өсөлт маань бол хангалттай сайн байж болсонгүй гэдэг ийм дүгнэлтийг бол өгч болж. За эдийн засгийн өсөлт удаашрахад зүйлсэн гол нөлөөлөл бол өөр уул уурхайн салбар. Манай улс бол уул уурхайн салбараас одоо орлогын дийлэн хэсэг маань орж ирдэг. За энэ дээр нүүрсний үнийн уналт бол хамгийн гол зүрх нөлөөллийг бол үзүүлсэн. За гэхдээ харин харьцангуй эерэг өсөлттэй гарч ирсэн болохоор хүлээж аж ахуйн салбарын өсөлт нь одоо бол ургаагаас одоо бий болсон сөрөг нөлөөллийг давж эдийн засаг манаас таатай нөхцөл байдалтай бүрдэх ийм шалтгаан болжээ гэж. Тэгэхээр яагаад энэ уул уурхайн салбар дээр ийм өсөлт биш те эсрэгээр ийм уналттай цаг үе тулгарваа гэхээр нүүрсний үнийн бууралтанд хамгийн гол нөлөө үзүүлжээ. 2024 оны эцсээр Эрнест Янгаас хийсэн энэ уул уурхайн салбарын судалгаан дээр бол ер нь энэ уул уурхайн салбарын чиг хандлагыг харахтаа ер нь бол нүүрснээс дэлхийн нийт татгалзаж байна. За энэ учир шалтгааныг бол бид бүгдээрээ мэдж байгаа. Ер нь бол байгаль цагуурын дулаалтай холбоотой хүлэмжийг бууруулах одоо улс орнуудын үүрэг амлалттай холбоотой. Тэгэхээр 2004 оны судалгаагаар бол дэлхийд 16 нүүрсний уурхай үүд хаалга хаалгаа гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр энэ цаашдаа бид нар яг энэ нүүрсэн дээр суурилж одоо ирээдүйн эдийн засгийн төсөөллөө хийх нь хэр зөв бэ гэдэг ийм асуудал руу бол тулгарч байгаа. За эерэг нөлөөлөлтөй байсан зүйл нь яг энэ уул уурхайн салбар дотор зэсийн үнийн өсөлт бол бас харьцангуй нааштай байлаа. Ойрын хэдэн жилүүдэд ямар байх нь үгээд Bloomberg-ээс авсан одоо судлаачдын экспертүүдийн хүлээлтийг гаргахад 9,000 гаруй 10,000 руу ч бас хүрч магадгүй юм эерэг нөлөөллүүд байна. Тэгэхээр ер нь бол эдийн засгийн нөхцөл таагүй байхад бид нэр өөрөө нэг тулгуурт эдийн засаг буюу уул уурхаагаас хэд хараат дээрээс нь энэ дээр дэлхийн нийтийн чиг хандлага нүүрс биш гэдгийг бол бид нэр бүгдээрээ харж байгаа мэдж байгаа ойлгож байгаа учраас яаж одоо эдийн засгаа тараан байршуулах уу, эдийн засгийн өсөлтийг бусад салбаруудаас яаж бий болох уу гэдэг дээр бол анхаарах цаг ирсэн гэдгийг бол харж. Харин азар хөдөө аж ахуйн салбар дээр эерэг ийм үр дүнгууд бол гарч ирсэн байна гэсэн юм л дүгнэлт. Тэгэхээр бид нөгөө мэдээлэлээр таны хувьд бас мэдээж давхар Монгол банкны хяналтын бодлогын мөнгөний бодлогын тийм хяналтын зөвлөлийн гишүүн арга бус гишүүн гэж явж байгаа тийм. Дөнгөж саяхан бас Монгол банкны ерөнхийлөгч шинээр томилогдлоо. Тэр удирдлага бас солигдоод удаагүй. За мөн хоёрдугаарт дөнгөж саяхан бас Монгол банкнаас мөнгөний бодлогыг хэвээр хадгалах юм шийдвэр бол гарсан байна. Тэгэхээр яг энэ бүхэнтэй уялдуулаад бас дараагийн асуулт маань ер нь төсвийн бодлого мөнгөний бодлого хоёрын уялдаа маань хэр зохистой төвшөнд явж байгаа гэж та харж байна. Уг нь болбол энэ хоёр маань хоорондоо хамаагүй бас одоо юу гэдгийг одоо хол илдэж болдгоо ч гэдэг ийм зүй тогтолтой шүү дээ. Гэтэл сүүлийн жилүүдэд бол одоо зарим тохиолдолд засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогуудыг бараг одоо санхүүжүүлэгч нь Монгол банк ч юм шиг болгож харагдуулахаар иймэрхүү жоохон нэг төрлийн жоохон тийм зохисгүй харьцаа гэх юм уу да тийм иймэрхүү зүйл нэлээд ажиглагдчихсэн. Энэ маань эргээд мэдээж эдийн засаг тодорхой юм нөлөөллүүдийг үзүүлдэг. Тэгэхээр яг таныг мэргэжлийн үнийн хувьд мөн бас яг энэ ялтын гишүүн байгаа хүний хувьд мэдээж бас энэ бүх тоо баримт мэдээлэлтэй илүү ойр байгаа. Тэгэхээр энэ хоёр бодлогын маань харьцаа ер нь хоорондоо хэр зөв зохистой байж байгааг та бодож байна. Тэгэхээр төв банкны үндсэн зорилго бол төгрөгийн ханшийн доктортой байдлыг барих. Тэгэхээр мөнгөний худалдан авах чадвар өндөр байх ёстой гэсэн. Тэгэхээр ямар тохиолдолд мөнгөний худалдан авах чадвар унах вэ гэхээр зах зээл дээр мөнгө ихээр нийлүүлэгдэж байгаа үед юм одоо илүү үнэтэй болно гэсэн. Одоо мөнгө илүү их нийлүүлэхээр худалдан авах сонирхол нь тэр хэмжээгээр нэмэгдэн тэр хэмжээгээр одоо цаанаасаа нийлүүлэлт бага эрэлт их байгаа энэ үед бол юмны үн өсөх юм сөрөг нөлөөтэй байдаг. Тэгэхээр
засгийн газар дээр төсөв хэрэг хэлсэн бэ гэдгийг бол бид нар бүгд харж байгаа. Жил ирэх тусам уул уурхайн гаралтай түүхийдийн үн өсөн одоо гаргаж байгаа бит хэмжээгээ нэмэгдүүл ингээд төсөв маань дандаа юм эерэг байдлаар төлөвлөгддөг. За яг энийгээ дагаа зарцуулалт нь бол бас дагаад эерэг гараад ирдэг. За гэтэл яг явц тунд бол энэ маань хүрдгүү дандаа төсөв алдагдaltaй сүүлийн хэдэн жил бид нар явж байна. Тэгэхээр энэ төсвийн алдагдал одоо зарцуулагдаад байгаа энэ зүйлийг бол бид нар цаана ингээ өрөөр санхүүжүүлдэг. Тэгэхээр нэгэнт л одоо төсөв бол өөрөө хууль болоо батлагдчихдаг. Учираас санхүүжилт зардал бол гардаг. Тэгэхээр энэ их мөнгө чинь өөрөө бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх юм сөрөг нөлөөтэй байгаад. Гэхдээ бас яг ард иргэдийн дунд гэдэг юм уу ер нь энэ валютын ханш чангарч байгаа нь эсвэл одоо юу гэдэг инфляц өндөр байгаа нь ганц мөнгөний бодлогын буруу байдаг. Мөнгөний бодлого энэ дээр хангалттай ажиллаж чадахгүй байна гэдэг иймэрхүү шүүмжлэлүүд өртөд одоо дагуулдаг ч гэсэн цаанаа нөгөө санхүүжүүлж байгаа гол байгуул маань бол өөрөө төр байгаад. Тэгэхээр төр өөрөө энийг үрзээл авчраад ингээд үнийг өргөдлийг бас бий болгоод байна. Тэгэхээр энэ ер нь бол эдийн засгчдын дунд ч ер нь байнга яригддаг зүйл болохоор төсөв мөнгөний бодлого Монголд уялдаагүй байдаг. Тэгэхээр яг хуу заавал уялдах бас албатай биш гэж болно. Хэрвээ төр өөрөө төсвийн буюу сангийн бодлогод хэлж байгаа бол мөнгөний бодлого чангарах хэрэгтэй. Сангийн бодлого жоохон хумигдаад илүү төрийн оролцоо эдийн засагт арай багасаад одоо хувийн хвшил рүүгээ энэ орон зайг шилжүүлэх юм бол мөнгөний бодлого сулрах энэ орон зай бүртнэ гэсэн. Тэгэхээр сүүлийн 3 улирал дараалаад яг 12% гэдэг бол бас тийм багтаа бол биш. Мөнгөний бодлого нэлээ юм өндөр хүүтэй байна. Тэгэхээр энэ бол ард иргэдээр бизнес эрхлэгчдээр зээлийн хүний өндөр дарамт болж байгаа гэдгийг ойлгож байгаа боловч энийг хэрвээ бууруулчих юм бол эргээд инфляцийг бид нар барьж чадахгүй. Харин ч бас оны эхнээс банкнаас барьсан хатлуу бодлогын үр дүнд инфляц ер нь 2 орондоо тоо руу хүрэх байх гэсэн одоо ийм айдас тооцооллууд бол байсан. Тэгэхээр харьцангуй бас нэг оронтой тоон дээр энэ оныг үдчихэж байгаа нь бас нэг талаасаа эерэг дүн байдаг. Нөгөө талаасаа таны асуултан дээр гарч ирсэн нэлээд олон ийм төрийн санхүүжилтүүд байна. Төрийн дэмжлэгтэй бодлогын зээлүүд байна. Одоо сая ковидын ард тэгэд 10 их 80-ийн дэмжлэгтэй хөтөлбөрүүд явсан. Тэгээд харьцангуй бас эдгээр ингээд төлөвдөө дуусч байгаа юм л. Гэхдээ энэ төр санаачлал Монгол банк санхүүжүүлээд байдаг энэ тогтолцоог бол халахгүй бол төв банкны бие даасан хараад бус байдал гэдэг зүйл бол үнэхээр алдагдж байгаа гэдгийг бол бас бидний одоо мэрэгжлийн үнийн зүгээс шүүмжлэлтэй ханддаг. 2022 онд миний хувьд бас энэ банкны хараа тус байдлаар судалгаа хийжсэн. Олон улсын валютын сангийн үнэлгээний аргачлалаар. Тэгэхэд бол ерөөхдөө бол нэг дунджаас бага зэрэг доогуур түвшинд ер нь бол банкны шийдвэрт төрийн оролцоо маш өндөр гэдэг ийм дүгнэлт бол гарч ирсэн. Тэгэхээр одоо шинэ банкны удирдлага гарч ирсэн энэ хараа тус байдал дээр бас илүү их анхаарч ажиллах болов уу гэсэн юм хүлээлттэй. Ер нь бол бас төсвийн төсөл гэдэг одоо батлагддаг шүү дээ тий. Тэгэхээр төсвийн сахилга бат гэж нэг асуудал заашгүй яригддаг. Ер нь яагаад ингэж төсвөө баталчаад төсвийн сахилга бат үргэлж ингэ алдагдсан ийм одоо юу гэдгийг үйл явдлууд өрнөд гэдгийг таны одоо мэргэжлийн хүний хувьд экспертийн зүгээс ингэ юу гэж хардаг? Үнэн шалтгаан. Миний бодлоор миний одоо 2022-23 онуудад би үндэсний аудит дээр бас энэ нөгөө зөвлөх үйлчлэгээ бол үзүүлж исэн. Тэгээд тэр нь төсвийн гүйцэтгэл дээр тэгээд энэ дээр бол ингээд энэ бүх юмны шалтгааныг ингээд ирээд хайгаад ухаадахаар төсвийн төлөвлөлтийн хэсэг дээр нэлээд алдаа гард юм байна гэдэг ийм дүгнэлтэнд бол хүрч байгаа. Тэгэхээр төсвийн гүйцэтгэлийн нөгөө нэг аудит хийж явах явцад бол өнгөрсөн оны гүйцэтгэлээрээ дараа жилийнхаа төсвийг тавьчихдаг. Жишээлбэл би одоо аймаг нэгжийн ч юм уу удирдлага байлаа гэхэд 100 төгрөгийн гүйцэтгэлтэйсэн бол дараа жилийнхаа төсвийг 100 гэж тавьчихдаг. Энээсээ бууруулж болохгүй гэдэг байхгүй. Гэтэл төсөв гэдэг зүйл маань ямар үйл ажиллагааны төлөвлөлтөд ямар үр дүнд хүрэх гэж байна. Тэрийгээ дагаад заримдаа нэмэгдэж болон заримдаа буурч болно. Илүү прагматик байх шаардлагатай байна. Тийм. Гэтэл одоо ямар ч хамаагүй ажил тавьж байгаад нөгөө 100-гаал бууруулчихгүй юмсан гэдэг дээр одоо нөгөө төсвийн ерөнхийлөгчийн захирагчдын бас нэг юм алдаатай зүйл байна уу гэж ажиллагдсан. Би тэгээд яг бүх төсвийн ерөнхийллийн захирагчдаар нь өнгөрсөн оны төсөв гүйцэтгэлийн харахаар яг нэг тоо яваад байгаа. Тэгэхээр энэ одоо бас нэг төрлийн алдаа байна. Тийм учраас төсвийн зарцуулалтаа хийхдээ одоо зарцуулалтаа төлөвлөхдөө үйл ажиллагаа зорилготойгоо бас энэ уялдуулах энэ дээр бас хүмүүсээ чадахжуулах асуудал байд юм болов. Хуулийн хугацаа гээд сангийн ам дээр бол нилээдгүй ингэж хугацаагаар шахагдаж хүмүүс ингэж эх оныхоо төлөвлөгөөг өгд юм билээ. Тэгээ тэрэн дээр одоо юу хийгээд төлөвлөгөөгүй байснаасаа болт юм уу бас нэг энэ төлөвлөлтийн хэсэг дээр нилээдгүй алдаа байна гэж харж байгаа. Хоёрдугаар улсын хурал өөрөө төсөв баталж байгаа гол байгууллага. За тэгэхээр
засгийн газар улсын хурал маань ямар бодлоготой байгаа. Тэгэхээр бодлогоо дэмжсэн зүйлдээ төсөө зарцуулахгүй гарах ёстой юм чинь гарах ёстой гэдэг өнгөрсөн жил гарч ирсэн. Энэ жил дахиад гарах ёстой, бүр нэмэгдүүлэх ёстой гэдэг дээрээ бас нэлээдгүй алдаа байна уу гэж харж байна. Ялангуяа бас сая 2-3 жилийн өмнөх ч гэдэг юм уу төсвийн ерөнхий үзүүлэлтийг харах юм бол жишээ нь шууд даблдаад өссөн байж ах жишээтэй ч гэдэг юм. Нэг талдаа ингээд уулуурхаа орлого нь өсөнгөд нөгөө талд нь дагуулад зардал ус өссөн юм дүр зураг ажиглагдаад байна шүү дээ. Энэ одоо ер нь хэр бас зөв гэж та бодож байна. Эсвэл одоо энэ ямар нэгэн бодлогын алдаа бас яваад байна. Манай улсын эдийн засаг ялтчгүй бас нөгөө сонгуулийн циклтэй нэлээд уялдаатай байт юм билээ. Тэгээ энэ дээр бас манай сургуульд ирж тэр бас судалгааны ажлууд нэлээд хийгдчихсэн. Яг энэ эдийн засаг маань юм сонгуулийн циклтэй төсөө өөрөө сонгуулийн циклээ болвол даадаг. Тэгэхээр яг нөгөө сонгуулийн өмнөх жил дээр бол нэлээд өндөр зардал тавьж ээж тэрүүгээр одоо үйл ажиллагаа санхүүжигдэн гэдэг ийм хүлээлттэй юм шиг тийм. Тэгэхээр энэ нөгөө нэг сонгуулийн амралт маань өөрөө төсөв дээр нэлээд дарамт болдог. Миний хувьд бол энэ нийгмийн одоо халамжийн бодлого тэр нэлээд шүүмжлэлтэй бол ханддаг. Тэгээд одоо нийтдээ төсөв гэдэг нь биднээс хол зүйл биш юм аа. Тэр төсвийг хэн бүрдүүлдэг вэ гэхээр та бид нар бүгдээрээ. Тэгэхээр нэг хүний гаргасан шийдвэрээ эсвэл нэг нийгмийн халамжийн бодлогоор төлж байгаа зардлыг яагаад бид нар нийтээрээ төлөх ёстой юм бэ гэдэг асуултын цаад авчрыг л олох шаардлагатай. Тэгээд одоо нөгөө маш олон төрлийн нийгмийн халамжийн бодлогууд дээрээс нь энэ дээр нөгөө давхардаж олгогддог ийм зүйлсүүд бол нэлээд байдаг. Тэгэхээр эднэр дээр ингээ хяналт тавиа ингээ бууруулах ихээр бослого үгэн гарч гаддаг. Тэгэхээр ерөнхийдөө бол ард иргэдийн одоо амгалан 50 байдал гэх юм уу эсвэл амыг нь дарах гэх юм уу тайвшруулах гэдэг юм уу. Тэгэхээр уг нь бол бас зөрөгтэй шинжилтийг нийгмийн халамжийн бодлого дээр яг зөрөлдөд бүлэг гэдгийг ялгах юм шаардлагатай. Сая бас нэг судалгааны дүгнэлт бол гарсан байсан. Нийгмийн халамжийг хамгийн сайн авдаг аймаг гэнэ. Одоо ингээд бүх төрлийн нийгмийн халамжийг авдаг аймаг нь бол Баян-Өвлийн аймаг байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр яаж нийгмийн халамжийг авах вэ гэдэг дээр нь бараг зөвлөх үйлчлэгийн ажилтдаг бүх хүн тэндээс халамж авдаг. Тэгэхээр энэ халамжийн бодлого маань өөрөө автаараа даа гэдэг дээр ялтчгүй анхаарал хандуулах. Тэгээ энэ дээр бас эр зөрөгтэй дуурдаг тийм одоо гişүүд бас хэрэгтэй л болж таарч. Тэгэхгүй нийгмийн халамж хэр бүгдээрээ дагаа зөвшөөрчдөг. Тэрний эсрэг үг дуурахаар арт өмнө эсрэг юм шиг болчих гээд байдаг. Гэхдээ энэний хор хохирлыг нь улсын хурлын гишүүн хүлээгээгүй бид нар бүгдээрээ хүлээж байгаа гэдэг нь бас ойлгомжтой. За тэр ярилцах цаг маань бас өндөрлөгт өгч байгаа учраас сүүлийн асуултыг би илүү 2026 он руу чиглүүлж асууя гэж бодож байна. Тэгэхээр ер нь яг экспертүүднээс жилийг та юу гэж харж байна? Мэдээж Азийн хөгжлийн банк ч гэдэг юм уу одоо дэлхийн олон улсын валютын сангаас манай эдийн засгийн ерөнхий төлөвийг бол гаргацсан байгаа шүү дээ. Одоо хэдэн хувьд өсгөж гэдэг юм уу ямар төлөвтэй байх вэ? Зөвлөмжүүд байна. Тэгэхээр таны бас юу гэж харж байна? Нөгөөдөөгөр эргэжил төсөв тодтох шаардлага үүсэх үү? Тэр эрхчлэлийн хувьд биднээс нөгөө мөнгөний бодлогын зөвлөлтөөр бол та статистикуудыг харж ирсэн. Энэ оны байдлаар 5.6 эх он ч гэсэн энэ ойролцоо хадгалагдах болов. Гэхдээ энэ дээр бас нэлээд олон нөхцлүүд бол байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За худалдааны дайны асуудлууд байна тий. Хятад, Америкийн нэгдсэн улсын. За тэгээ тэрнээс болоод Хятадын эдийн засаг маань яах вэ? Хятадын эдийн засгийн өсөлт эсвэл агшилтаас бидний орлого хамаарч байгаа учраас энэ уулуурхаа дээр суурилсан дахиад мэдээж ирэх төсөөлөлт явагдана. Тэгэхээр энэ дээр ямархуу нөхцөл байдлууд үүсэх гэдэг нь нэг тодорхойгүй ба. Хоёрдугаар төсөв яах вэ гэдэг бол хамгийн том бас нөлөөлөл байгаа. Тэгэхээр төсөв хэрэг тэлэх бол одоо дахиад сонгуулийн цикл маань айгу богинохон юм байна. Дөхөж байна тий 27 28 онуудад бол дахиад хоёр сонгуул дараалаад байж. Тэгэхээр энэ төсвийн тэлэлт нь бол өөрөө эргээд энэ эдийн засгийн өсөлтийг хязгаарлах, инфляцийг өндөр дүнтэй байх энэ сөрөг нөлөөлөл үзүүлэх үү гэдэг бас тиймэрхүү айцууд байна. За гэгээтэй байгаа зүйл нь юу байгаа вэ гэхээр 2025 онд Монгол улс анхуйтайгаа 2 бие зэрэглэлд бол амилагдсан. За бид нар хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах бас нэг юм гэгээтэй таалга нэгдэж байгаа гэж харж байна. Тэгэхээр энэ эдийн засаг яаж эргэлдэх юм бэ гэхээр мөнгө санхүүжилттэй байж эргэлдэн. Тэгэхээр энэ санхүүжилтийг яаж нэмэгдүүлэх вэ? Дотоодын санхүүжилт хангалтгүй байгаа энэ цаг үе дээр гадны хөрөнгө оруулалтуудыг яаж татаагаар Монголд оруулж ирэх үү гэдэг. Тэгэхээр энэ дээр бас нэг юм татаа гэрэл ассан зүйл болж байгаа гэж харж байгаа. Хоёрдугаарт нь дэлхийн зах зээл дээрх одоо ховор элемент гэж ярьдаг алт болон зэсийн үн бол эрг одоо хүлээлт өндөртэй байгаа. Тэгэхээр эдгээр нь бол бас эрг нөлөөлөлүүд авчрах байхаа. Тэгэхээр 2026 он бол бид нарт бас харьцангуй сорилт өндөртэй энэ жил гарах нь гэж ингэж харж байна. За маш их баярлалаа тань.
Бид санхүү эдийн засгийн их сургуулийн бакалаврын сургалт судалгаа хариуцсан проректор Мөнх Цаятай ярилцаж 2025 оны Монгол улсын нийгмийн эдийн засгийн төлөв байдал болон 2026 оны нийгмийн эдийн засгийн холбоотой мэдээллийг ярилцлаа.